Дулааны цахилгаан станц 5 энэ одоо том төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах гэрээнд гаруй үсэг зурх эрхийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатарт олголоо. Эрчим хүч гэдэг маань өөрөө хөгжлийн суурь болж өгдөг. Төрүүлж хөгжиж явах хэрэгтэй. Одоо Улаанбаатар хот буюу Монгол улс оргил ачаалал 200-аас 251 ватт хүртэл цахилгаан эрчим хүчийг бол импортлдог байна. Гэдэг яг тэр хэмжээгээр байна гэж үзвэл одоо 5 дугаар цахилгаан станц тэр импортыг бүрэн хаагаад дахиад цаана илүү гарсан хэрэглээг хангаад явхад одоо Монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдлыг хангахад Монгол улсын эрчим хүчний салбар хангахад нийслэл маань хангахад бол энэ 5 дугаар цахилгаан станц зэрэг оруулал үнэхээр өндөр байгаа. Нийслэлийн засаг дарга санаачлаад энэ 5 дугаар цахилгаан станцыг нийслэлийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттайгаар энэ ажлыг эхлүүлэх гэдэг энэ 25 оны 1 сард энэ санаачлалыг гаргаад өнөөдөр 25 оны 10 сар ерөөсө 10 сарын дотор энэ төсөл маань хэрэгжих бүх одоо шийдвэрүүд нь холбогдох шийдвэрүүд нь гарч байгаа. Үнэхээр энэ салбарт одоо 40 гаруй жил ажиллаж байгаа миний хувьд бол бас их бахархаж хүлээж авах ийм одоо том үйл явдал гэж үзэж байна.